За сайн байцгаана уу. Монгол Ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоо нам, Монголын уламжлалын нэгдсэн нам 3 хамтарсан та бидний эвсэл байгуулагдаад бид хоёр бол одоо Говьалтай аймагт нэг дэвшиж байгаа. Тэгэхээр манай намын мөрийн хөтөлбөр бол 3 баялагийг шийдсэн байгаа. Монгол хүн Монголын суурь баялаг, Монгол өрх Монголын тулгуур баялаг, Монгол төр Монголын түшиг баялаг гэсэн 3 баялагтай мөрийн хөтөлбөрөөр тусгаж гисэн байж байгаа. Эвслийн маань одоо гол мөрийн хөтөлбөрт юу тусгагдсан бэ гэхээр үнэхээр одоо яг тэр хүн рүү чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэх гол одоо мөрийн хөтөлбөрт бол тусгагдсан юмнууд байж байгаа. Тэгэхээр хүн рүү чиглэсэн бодлогуудад юу орох юм бэ гэхээр нэгдүгээрт одоо хамгийн нэгдүгээрт энэ өр ядуурлалыг арилгах тийм өрөөс гаргах иргэдийн ядуурлалыг бууруулах түнчлэн ажлуудлыг одоо үгүй болгох энэ чиглэлээр монголчууд яг гадагшны яваад байгаа ингээд. Монгол улс үнэхээр эдийн засгийн баталгааг хангацсан цалинтай тийм ажил алгалтай цалин бол үнэхээр бага байна. Цалин тэтгэвэр тэтгэмж үнэхээр бага байна. Энийг нэмэгдүүлэх бүрэн боломжтой бол боломжтой. Бид ер нь бол зөвхөн байгалийн баялагтай тулгуурласан биш, Монголд бол маш олон төрлийн үйл ажиллагаа явуулаад ард түмний цалинтай амьдралтай юм болох бүрэн боломжтой. Тэр орон нутагт байгаа байгалийн баялагыг ашиглах тендер авлаа гэхэд орон нутгийн компаниуд гүйцэтгэх, Улаанбаатар хотоос компаниуд ч гүйцэтгэдэг сэтгэл дутж байгаатай бол холбоотой болов гэж бодож байгаа. Тэгэхээр орон нутгийг хөгжүүлэхийн тулд нэгдүгээрт орон нутгийн төсвийг орон нутгийн удирдлагт нь нөх энэ тогтолцоо бол шаардлагатай. Хоёрт тухайн тэр байгалийн баялагыг тухайн орон нутагт нь ард иргэдэд нь орон нутгийн одоо хөгжил төвчлийг одоо бүтээн байгуулалт нь өгөх юм бол энэ бол өөрчлөгдөн гэсэн ийм бодолтой байгаамаа. Монгол эмийн ургамал нөгөө хасагдаж нэмэгт чигнээс амьдрах чадвартай асар их дархлаатай эмийн ургамал байхгүй юу? Энэ бол Орос Монгол хэлтэл ургадаг. Энтхийг мэдхийд бол нөгөө хасгахаастай үхчихдэг. Говьалтад энэ хүнчир айгу ялангуяа бигэрт байдаг хүнчир нь хамгийн юу нөгөө Говьалтад юу 140 төрлийн билүү эмийн ургамал ургадаг. Тэгэхээр нөгөө орон нутгийн иргэдэн тухайн нөгөө одоо эрдэмтдээр бид нэг судалгаа хийгээд орон нутгийн иргэдэн тухайн нөгөө эмийн ургамал байгаа газрыг нь хамгаалтанд нөхчин. Улс тэрийг нь худалдаж авна, Нүүблийн конвенцийн дагуу дэлхийн зах зээл дээр гаргана. Гэхдээ бид худалдахгүй том эмийн үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Тэгээ эмийн үйлдвэрлээд олсон ашигын 50% авах ийм боломжтой заалт байж байгаа. Тэгэхээр төр бол энэ менежерийг хийгээч. Зүгээр л өнөөдөр энд байгаа нэг газраа авахаар 5 тэрбум өөснө авч кармадаад орчихсон тийм ээ. За манад ийм боломж байна. Энэ боломжийг дэлхийн зах зээл дээр ийм их зүйн орчныг бид бүрдүүлж та нар ингээд нийлүүлээд хооронд нэг харилцаа холбоог нь яачих юм бол орон нутгийн өөрийнхөө эмийн ургамал дээр амтны галтай бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гарах юусоо яриад байгаа юм тэр. Нөгөө Австрали хойны удаад мах, Монгол хойны удаад эм гэж яриад байгаа чинь. Ганц хүнд үйлдвэрлэлийг түшгэлсэн биш, хөнгөн үйлдвэрлэлүүдээ жижиг дунд үйлдвэрлэлүүдээ өрхийн үйлдвэрлэлийг илүү их одоо хөгжүүлэх. Тэгэхээр энэ дөрвөн хууль одоо удахгүй бэлэн болно. Энийг батлуулах юм бол төр хинч байсан хамаагүй. Бүгд тэр дорж нү, дондон тэр авилгалч нү, хулгайч нү хамаагүй гарахад нөө идэх боломж нь өөрөө энэ бүх хуулиар хаагдчихна. Зөвхөн уудахаас хараад бусад юм бий болоод тэгэхээр бид бол хүсэж байгаа юм бидний шударгасны тогтолцоо чинь энэ дөрөв хоёр штэ. Төсвөөс мөнгө төсвөлж өгөөд их хурлын гишүүдэд нь ч тэр аймаг орон нутагт нь ч тэр төсөв өгж байхад бол энэ бас сэтгэл тутсантай холбоотой юм болоо гэж боддгийг. Өнгөрсөн жилийн энэ ажлын үзүүлэлтээр бол бас доороос 2 доор орсон байгаа энэ нөхцөл байдал ч гэсэн бас энийг бол харуулж байгаамаа. Тэгэхээр аймаг орон нутгийн хөгжлийн тухайд бол ядаж одоо зэрэгэлдэх аймагуудынхаа хөгжлийн түвшинд бид нар одоо Баян хонгор, Ховд, Зохины тухайд одоо хөгжил манай Говьалтай хотод хамаагүй илүү байгаа. Тэгэхээр энэ нь бол адилхан л одоо төсөв нь би бол адил байгаа гэж бодож байна. Манай улс дотооддоо үйлдвэрлэлээ эрхлэхгүй, гадагшаа экспорт хийхгүй. Дээрэс нь яаж нөхөр нөгөө зохистой бодлого нь байх болохоор малчид хүртэл хөөрхийн амьтад ноос ноолуураа одоо борлуулалт шууд өөрсдөө борлуулад үнэ мөнгө авах юм боломжгүй шүү дээ. Тэгэд яаж юм гэхээр ерөөсөө хятадаас хараад малчдын одоо жишээлх юм бол ноос ноолуур түүхий тэр чигтээ хятадаас хараад байна шүү дээ. Хятадууд үнэндээ бол одоо тэр ямар үнээр өгч авах унгаах, үнийг нь унгаах, үнийг нь өсгөх бүх асуудлыг хятадуудын гарт орсон байна. Ноос ноолуурын бүтээгдэхүүнүүдэд дотоодоо боловсруулалт хийдэг үйлдвэртэй байх юм бол ядчил нэгдүгээрт ажлын байраар одоо хангагдчихна тийм ээ. Хоёрдугаарт тэр бүтээгдэхүүнээ борлуулалт хийгээд
чэнжүүд дундаас нь ашиг олох биш юу одоо иргэд малчид өөрсдөө шууд одоо энэ түүхий эдийн борлуулалтынхаа одоо үнийн яг тэр хэмжээгээр нь орлогоо олох энэ боломж нь нэгдэнэ. Дээрэс нь одоо энэ нөгөө банкны өндөр хүүнд дарлуулсан ийм улс орн болж хуурж штэ иргэд нь мөн одоо иргэдийг орон сууцтай байлгах цалин хөлсний тухайд яагаад заавал хүн нэг л хөдөлмөр эрхлээд тэр цалин авах ёстой гэж тийм ээ олон талаас нь өрхийг ордогжуулах, иргэнийг ордогжуулах ямар одоо боломжтой энэ бүгдийг олгох ерөнхий юунуудад нь бол мөрийн хөтөлбөр тусгагдсан зүйлүүд нь юм байна. Нөгөө би хэдийн эрдэмтдтэй яриад судалгаа хийгээд суусан. Тэгсэн хоныг ерөөс сая төгрөг болгож болох боломжтой гэдэг гараад хүмүүс гайхаад байгаа байхгүй. За нөгөө махны чинь тэнгис болгоно гэл. Тэгтээ сүйд гэдэг нь өөрөө тэр чигээр кодекийн юу нь хэрэгтэй гэхээр одоо Азийн болоод нөгөө хамгийн гол нь хүний яасан нөгөө тийчдэг нөхдөг гэж ингэж байгаа шүү дээ. Сүүлийг яг тэр кодекийн үйлдвэрлэлд дэлхийн зах зээл дээр гаргахад тий 100 гаруй доллар болно гэж байгаа. 100 гаруй доллар гэж үндсэндээ 300 гаруй мянган төгрөг болно гэж байгаа. Тэр одоо бид нар сэвсэг хийдэг тийм үү? Малын сэвсэг. Тэгэхээр малын сэвсээр муур нохооны хоод хийхэд одоо Япон энэ хөгжилтэй Европын орнууд Азийн орнууд биш тий. Муур нохооны бол айгүй үнэтэй. Тэгтээ малын сэвс гэж Монгол Монгол малын сэвс гэж чинь яг тийм эмийн ургамал байхгүй. Тийм Монгол улс өөрөө 800 гаруй эмийн ургамал ургадаг 850-аас ч эмийн ургамлууд тэрний нэг мал 20-оос 50 төрлийн эмийн ургамал идэх гэж байгаа. Тэгэхээр нөгөө мал тэр чигээр яг үнэ хэлэхэд юм бооз. Ер нь бол энэ байгаль дураж байгаа эмийн ургамлаа энийхээ генетикийн нөөцийн тухай бүгдийг хамгаалт намд Нобелийн конвенцийн дагуу олон улсын зах зээлээр гаргаад хангалттай өнөөгийн ууд ухаас олж байгаас хэд дахин илүү их ашиг олох боломжтой. Тэр хэмжээний ашиг зөвхөн бид нар одоо шинэ эмийн ургамал жимсэн мал дээр цуглуулад олоод гэх юм бол ууд ухаагаас хараад бусаад ард түмний амьдралыг дээш бүрэн боломжтой болчиход байгаа. 57 сая мал манад байна тийм ээ. Ганцхан тэрнийга яаж эдийн засгийн эргэлтэнд оруулах уу гэдэг асуудал ирж байна. Тэгэхээр яг зүг байхгүй. Хамгийн наазах нь гэхэд чинь аймагт нэг одоо стүүжин хийдэг үйлдвэрээ гэж бодъё л та тийм ээ. Малынхаа нөгөө толгой ширнээс гаргаж авдаг тийм. Тэр байлаа гэхэд чинь нэлээд хэсэг иргэдийн амьдралыг орлогжуулах нэг боломж нь гарч ирж шүү дээ тийм. Тэгэхээр чиний сая ярьж байгаа тэр нөгөө хоньны сүүлийг коллаген болгоё хансан тосуулгая гэж байна шүү дээ тийм. Тэгээд тэрийг экспортлох боломж нь бас байж байгаа. Ганцхан тэрийг одоо хийх нэг үйлдвэр орон нутагт байлаа гэхэд аймаг болгонд л байгуулдаг шүү дээ тэр чинь. Тий, харин ч манайх чинь бүх аймагт тэрийг байгуулна. Нөгөө сэвсээрээ муу нохооны хоолын дээрээс нь бүх нөгөө ноос, ноол, үр түүхий дээрээ бас үйлдвэрлэл хийгээд юм хэлээ гэхэд нэр л хонь бараг сая байтгал болох юм шүү. Мөрийн хөтөлбөр тусгагдсан бас нэг чухал асуудал бол энэ авилгын асуудал тийм ээ. Бүх төвшөндөө авилга бол арай л тэнцсэн байна. Ялангуяа төрийн байгууллагын байгууллагад ажиллаж байгаа хүн болгон өөрийнхөө судлыг одоо авилгын амьдралынхаа их усүр авилга авах амьдралын их усүр болгоцсон байна шүү дээ. Тэгээд дээрэс нь ямар их хүнд сурталтай байна тийм ээ. Очоод нэг асуудал зүгээр шийдэгдчих одоо төрөөс авах мөнгө авах гэхээр нөгөөх нь баг ингээд хагасжилах юм явуулж иж өгдөг гэж байгаа байхгүй юу? Төрийг бизнесийн талбар төрийн өмч би эзэн болж очино гэд очоод тэгээд дураараа захин засуулдаг. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчт аж ахуйн нэгжүүдэд эрдэнэ хэлтийн тухай энийг бид нар эрдэнэ хэлтийн тухай хуулиа боловсруулаад одоо баг дуусч байгаа. Нөгөө ард түмний өмч болгоод надад тэр хянах эрхийг өгчөнгөд би оюун бэлэг гэдэг хүн 1000 төгрөгийн бэлэг 3000 эрдэнэт 500 мянга шиг шахчихээ. Тэ? Тэгээд шүүхэд нэгэн гаргуул шүүхт нөгөө нотлогомтыг хаад нэрээ юм чи 1000 зах зээлээ 1000 төгрөг байна. Эрдэнэт шахсан байл яг адилхан бэлэг 3000. Тэгэхээр оюун бэлэг тэрийг хохирлгүй болгох шүүхэн шийдвэр гараад нөгөө танай компанийг нөгөө хуулиас мөнгө угаах гэмтийг үлдсэн учраас 100 саяас ч юм уу 200 саяар торгуул алдааг нь илрүүлсэн манай хуулийн фермийг 50% нь буюу одоо чинь 200 сая тавсан бол 100 сая нь урамшуулахад урамшуулсан системтийн хяналтын тогтолцоо гараад тэгэхээр иргэн болон аж ахуйн нэгж болон хяналт их тэр нөхцөл нь нэгдэд ирж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө түрүүний бид нөгөө иргэдийн хяналтын үе гэсэн энэ тогтолцоо. Харин Эргэн Батбат санаатаар оюун бэлэг гэдэг хүний компаниг гүтгсэн байх юм бол эргэн бүрийн хариуцлагуудад санкцыг нь оруулаад өгчгөр бид бодиттой юм дээр тэгээд шүүхэд хэмжил гаргана. Тэгээд ирэхээр угаасаа авилга өөрөө хязгаарлагдаад эхэлнэ тийм ээ. Тэгээд ирэхээр өнөөдөр нөгөө төрийн одоо энэ их хурл дэвшиж байгаа хүмүүст маа гэдэг нөгөө компанид асар хэмжээний мөнгө өгдөг бол нөгөө угаах бизнес нь авахгүй төрийн өмч нь ард түмний өмч болсон хяналт нь ард түмэнд тавьдаг би тэр мөнгө өгөх хэрэггүй шүү дээ. Төрөөс бизнесийн холдоод ирэхээр зорилттой хэсгийн их хуралдаа гараад хуулиа тогтоодог болоод ирэхээр
нөгөө төрөөс энэ үндсэндээ авилгалч өөрөө галгуулаад одоо бодоод ерөөсө төрийн тэр нэг хяналтын тухай хуулийг одоо бидний боловсрол бол нэг төрийн өмчийг ард түмний өмчилгөө хоёрт нь иргэний хяналтын тухай хууль боловсрол гуравт нь улс төрийн намуудыг татан болгож бодлогын нам бий болгоё. Нэг энэ нөгөө бие биенийг нөгөө барьцаасан энэ улс төрийг салгая гэж байгаа шүү дээ. Дөрөвт нь улсын төсвийг бүрдүүлэхийн тулд төрийн тэрний мал амтан ургамлыг ягсан генетикийн үндсэн тухай гэдэг энэ дөрвөн хуулийн багцуудыг бид нар боловсруулаад баг дуустал шатанд орж байгаа. Хэрвээ энэ дөрвөн хуулийг бид бүхэн олон голоор батлуулаад гараад ирэх юм бол шудраг усыг хинч өнөөдөр зүгээр амлах чадна. А бид бол амлахгүй бид хуульчилж өгөх гэж байгаа. Шудраг усыг хийлээ Батбаатар их хурлын гишүүн байгаа юм уу? Сайд байгаа төрийн өмчт аж ахуйн одоо тийшүүл ард түмний өмчт болчихсон манай нөгөө ард түмний. Ингээд ирэхэд иргэн дорж тулмаа нийлээд хялт тавих хэрэг нэгдсэн байна. Иргэнд өөрт нь ээлтэй хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх энэ механизмыг бол бас мөрөг хөтөлбөр тусгаж өгч байна тийм ээ. Тэгэхээр шудраг усыг бол хэн ч амлах чадна. А манай эвсэд бол шудраг усыг хяналтаа төрийг та бүхэнд хуульчилж өгнө. Энэ тохиолдолд бол та бүхэн өөрсдөө төрөө хяндаг, өөрснөө байгалийн баялгаа эзэмшдэг, өөрснөө ашгийг хүртдэг ийм л цогц нийгмийг бүтээхийн тулд бид бүхний эвсэл хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэнд зориулагдсан мөрийн хөтөлбөр бүхий та бүхний төлөөх та бидний эвсэл бол нэгдсэн юм аа. Энэ удаагийн сонгуульд нэгдэж оролцож байгаа юм.